Төрийн өмчөд Эрдэнэс 5-7 хувьцаат компани 2010 оны Монгол Улсын хурлын 39-р тогтоол засгийн газрын 272 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий 5-7 чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор төрийн өмчөд Эрдэнэс 5-7 хувьцаат компанийг байгуулсан. Тус компани нь сайн чанарын нүүрсний 5-7 брэнд бүтээгдэхүүн бий болгож аюулгүй, тогтвортой, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, улс орон болоод бүс нутгийн эдийн засгийн өсөлтөнд бодиттой хөв нэмэр оруулах тэргүүлэгч компани болох эрхэм зорилготой ажиллаж байна. 5-7 нүүрсний ордон Өмнөговь аймгийн нутагт Монгол Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанх, Бор толгой, Бор дээг, Орцог, Онч хараат, Ухаан худаг гэсэн 6 үндсэн хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Цанхын төв хэсгийн 3/4-р давхраас хэмжээнд наривчилсан хайгуул, Бор дээг, Орцог, Ухаан худгийн хэсэгт урдчилсан хайгуул, Онч хараат, Бор толгойн хэсэгт эрэл үнэлгээний ажил хийж гүйцэтгээд байна. Эрдэнэс 5-7 хувьцаат компани нь 5-7 ордын бодит чадварыг тодорхойлох, ордын нөөцийг бүрэн ашиглах, цогцоор хөгжүүлэх зорилгоор геолог, хайгуул, судалгааны ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, Цанх, Бор дээг, Орцгийн хэсэгт үндсэн 12 давхраас 34 дэд давхрасын хэмжээнд нийт 117 багц үеийг наривчлан ялгаж, тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд нөөцийг 29%-аар нэмэгдүүлэн, нүүрсний нөөц баялагийг 8.1 тэрбум тонн гэж шинжилэн тогтоож, Монгол Улсын Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн 2024 оны өргөтгсөн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Эрдэнэс 5-7 хувьцаат компани нь 5-7 ордод олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш нийт 131.8 сая тонн нүүрс олборлож, Монгол Улсын төсөвт 7.3 их найт төгрөгийн татвар төвлөрүүлж, Монгол Улсын Эрдэс баялагын санг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлэн, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөнд бодит хөв нэмэр оруулан ажиллаж байна. Эрдэнэс 5-7 компани нь 2023 оноос биржийн арилжааг амжилттай нэвтрүүлж, олборлсон нүүрсээ хил нөхцөлтэйгээр өндөр үнээр борлуулах ажлыг тогтмолжуулж, компани ашиг орлогыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд 2022 онд 1.3 их найт төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын 3.4 сая иргэнд 346 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлсан бол 2023 онд 3.5 их найт төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 846 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлав. Эрдэнэс 5-7 компани нь уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, хөгжил загвараар төмөр зам, хатуу хужилттай автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, бүс нутгийг эрчим хүч ба усаар хангах төсөл болон төмөр замын нүүрс ачиж буулгах байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Эх орныхоо тусын тулд Эрдэнэс 5-7 хувьцаат компани